40 жил ингэж яад түнэ гурлаа. Гоё үгээр. Мөнх соёл гүшин. За өглөөний мэнд бүгднгийнх нь энэ өдрийн амрыг айлтгая. Тэгээд шууд нэгдүгээр асуулт бол эдийн засаг дахь төрийн оролцооны талаар асуумаар байна. Өчигдөрхөн би шинэхэн гарсан судалгааны үр дүн сонссон олон асуудлуудыг ярьж олно. Хоёрхан үзүүлэлтийг дурдъя. Нэгдүгээрт нь олон улсад хэмжигддэг хэмжигдэхүүн, татрын орлого ба дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаа. Олон улсын түвшинд энэ нь 15-аас 20% байдаг бол Монгол улсын түвшинд энэ нь 34.2% байна. За хоёрдугаар үзүүлэлт болохоор төрийн засгийн газрын зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаа. Олон улсын түвшинд энэ нь 25-аас 30% байдаг бол Монгол улсад энэ нь 37.9% байна. За энэ хоёрыг харахад л Монголд эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр байна. Энийг бизнесийнхаа аж ахуйн нэгжийн ч гэсэн маш их шүүмжилж ярьдаг. За энэ дээр ямар бодлого хэрэгжүүлэх чинь тодорхой хариулт авъя. За хоёрдугаар асуулт болохоор энэ ерөнхийд нь харахад бол энэ хүрэх зорилго те хэмжигдэхүйц байдлаасаа бол харьцангуй сайн ийм төлөвлөгөө гарсан байна. Гэхдээ яг агуулга ажлын цар хүрээний үед бас тодорхойгүй зүйлүүд их байна. За үүнтэй холбогдуулаад асуухад олон жил ярьсан нөө эдийн засгийг солонгоруулах. За сая ерөнхий сайдаа бас хэллээ штэ. Хэвтэх эмнэлгийн тоогдсон. Бидний бодлоор бол сүүлийн үед ялангуяа шүүмжлэгдэж байгаа эрүүл мэндийн даатгалын сан урьдчилан сэргийлэх чухал байна. Хүмүүсээ эрүүл мэндийн хувьд. Хоёрдугаарт нь болохоор илүү өвдсөн хойно нь хамгаалахаасаа илүү өвдгөөс сэргийлэх юм бодлого чухал байна гэд ярьсан. За түүнчлэн гэр бүлийг дэмжих бодлого. За нөө эрчим хүчний либералчлал энтертэй холбоотой яг тодорхой реформын шинжтэй ажлууд байна уу? Хэрхэн яаж хүрэх шийдлүүд нь байна уу? Ямар стратеги байна вэ гэдгийг асууя. Төсвийн ерөнхийлөн захирагчдын үед бид нэр тухайн жилийн төсвийн тухай хуулийн хавсралт нэгээр хүрх үр дүн зорилтод хүрх түвшин тодорхойлдог шүү дээ. Гэтэл энэ 5 жилийн төлөвлөгөөнд тусгацсан байгаа нь үүнээс цааш тухайн жилийн төсвийн төсөлд орж ирэхгүй гэсэн үг үү энэ нь. Уг нь богино хугацаанд энийг төлөвлөд явал чухал юм болов уу гэсэн юм санал байгаа юм. За ийм тодорхой асуултууд асуучих. Баярлалаа. За мөнх соёл гүшиний асуултанд хариулъя. Чухал асуулт байна. Ер нь эдийн засаг дахь төрийн оролцоог интервеншнизм буюу за тэгээд энэ төрөөс оролцож байгаа монополийн эсрэг хууль, төрийн татаас, татварын ачаал гэдэг олон үзүүлэлтүүдээр хэмждэг. За тэр дотроо татварын ачаал бол таны хэлснээр 2026 одоо бол 33.4% байгаа нь үнэн. 2026 онд 31.5% болохоор саяны батлагдсан төсвөөр 1.9 пунктоор бууруулж тооцож байгаа нь цаашдаа татварын ачаал хэр хэмжээгээр буурна, тэр хэмжээгээр төрийн оролцоо тэр хэмжээгээр буурна гэсэн ийм чиглэлтэй байна. Олон жилийн дунджаар манай улсын нийт орлогод эзлэх татварын болон татварын бус орлогын харьцаа бол 90-10 байгаа. Сүүлийн 2-3 жилд татварын орлого өссөн цэвэр уул уурхай өсөлттэй холбоотой. Цэвэр уул уурхай бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой, бас экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Уул уурхай салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааны түвшин нэмэгдснээр татварын орлого өсөж татварын орлого 92 орчим хувиар өссөн гэдэг. Энэ хэмжээгээр төсөв тэлээд анхаарах тусам төрийн оролцоо бас томорсон. Одоо бол бид мөшиг дагсан сөрсөн бодлого явуулж төсвөө хувнах чиглэл баримталж байгаа. Дэлхийн бусад орнуудын жишээнээс харуул хөгжингүй орнууд буюу илүү либерал эдийн засгтай Америкийн нэгдсэн улс, Герман зэрэг улсуудын татварын бус орлого маш бага байдаг. Манайх бол социал демократ чигтэй гэдэг юм уу Швед, Скандинавын орнуудын чинь саяны татварын ачаал 50 хүртэл овж бий. За Япон, Солонгос зэрэг улсуудын татварын бус орлого ч гэсэн маш бага байгаа. Учир нь тухайн орнуудын татварын бааз суурь доктортой байгаа. Эдийн засгийн төрөлжсөн байгаа. Ганц уул уурхайгаас хамааралтай өмнөөс нь хамааралтай дээш тийш савладаг эдийн засаг бий болчиход байна л да. Харин байгалийн баялагтай орнууд жишээлбэл Норвеги, Казахстан зэрэг орнуудын хувьд татварын бус орлого харьцангуй өндөр 10-аас 30% байдаг нь ногд ашгаар дамжуулж орлого бүрддэхтэй холбоотой, бусад орлогоор бүрддэхтэй холбоотой. Ерөөсөө төрийн оролцооны хамгийн том элемент уул уурхай эдийн засаг, уул уурхайгаас хэд хамааралтай эдийн засаг болчиход сая бид энийгээ төрөлжүүлээ, солонгоруулээ таны хэлж байгаа
бодлого чинь татврын борлого, мөнгө зээлийн бодлого дэмжихгүй бол манайх импортын татварч төр хэд бага, дотоодын үйлдвэрлэл өрсөлдөх чадваргүй, төрөлжих боломжгүй, бусад улстай өрсөлдөх чадвартай болгож үндэсний үйлдвэрлэлээ боожуулж хөгжүүлэх шаардлагатай байна. Ийм учраас татврын бус орлого нэмэгдүүлэх гэвэл одоо ногдол ашиг, навигацийн орлого, хүү торгуулийн орлогуудыг л нэмэгдүүлж самарч болно. Ер нь уул уурхайн салбарын орлогын төсвийн орлогын 26.7%-ийг бүрдүүлж байгаа. Саяны 33.4%. Уул уурхай үнийн циклээс хамаарат татврын ачаал зарим жилүүд өсөх, зарим жилүүд буурах. За товчхон зүгээр базаад хэлчихэ да. Одоо иргэдчин иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлд бас их зорж ажиллана гэж сая өөрөө танилцуулгахдаа хэлсэн. Энийг бол би маш чухал гэж боддог хувь хүн байгаа юм. Нодлон л одоо чуулган анх эхлэхэд л хэлжсэн үг. За хоёрдугаарт нь одоо хүмүүс үгэнд хууртгаа байсан гой үг, одоо гой ийм зураг, одоо график үйлдэл яг бодит гүйцэтгэл маш чухал байгаа. Тэрэн дээр сайн анхаарч ажиллаарай гэд одоо засгийн газрын бүх сайд нартаа анхааруулж хэлье л гэж бодож байна да. За мөнгө соёл гишүүний хэлж байгаа зүйлтэй санал нэг байна. Үг үйлдэлнийг байх ёстой. Ер нь тэгээд түрүүнийх гүйцээж хариулж амжсангүй, ер нь товчхондоо хэлэхэд бид аж ахуй нэгжүүдийн зах зээлд нэвтрэхэд тулгардаг хамгийн том саад хоригуудыг арилгах замаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ зорьсон. Одоо бид өнгөрсөн засгийн газрын уралдаанаар эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлцэж танилцсан. Удахгүй улсын хурл дөрвөн мэдүүлнэ. Энэ бол бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зах зээл дэх төрийн оролцоог бууруулах, одоо хувийн хвшлээ илүү эрх чөлөөтэй дарамт шалтгаалтаас ангид байлгахад чиглэгдсэн эдийн засгийн эрх чөлөөний хууль баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг өргөн барихаар ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд тулгардаг нэг бэрхшээл бол зөвшөөрлийн хүн суртал, дарамтын одоо бизнест нь халддаг энэ бүх эрх чөлөөг нь хаасан bomилсон хуулиудыг өөрчилж 100 гаруй хуулийн төсөл дээр энэ дагаж өөрчлөлт орсон юм зохицуулийг улсын хурл дөрвөн мэдүүлэхээр ажиллаж байна.